тодруулга ярилцлагыг үзүүллээ. Манай улсад 1962 онд Цөмийн энергийн комисс байгуулагдаж байсан бол өдгөө 50 жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаанд цөмийн технологиг нэвтрүүлэх, судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, мөн цөмийн болон засваргийн хамгаалалт аюулгүй байдлыг хамгаалах ажилд ахиц гарсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Ойн хүрээнд цөмийн энерги 50 жилдээ сэдвийн дор эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Цөмийн энерги гэхээр жирийн иргэдээс хол сэдвэмтээр ойлгодог хандлага ард хоцорсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нийгэм цаг үеийн хөгжил дэвшлийн цаана цөмийн энергийн хүч оршиж байдаг гэдгийг ч тайлбарлах хүн цөөнгүй байлаа. Тухайлбал дэлхийн дулаан цахилгааны хэрэгцээний 60%-ийг дулааны цахилгаан станцууд хангадаг байна. Монгол улсын хувьд жилдээ 3.5 сая тонн нүүрс хэрэглэдэг бол энэ хэмжээ 5 жилийн дараа 20 сая тоннд хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан байна. Тэгвэл атомын цахилгаан станцтай болсноор 6 тонн нүүрснээс гаргах эрчим хүчийг ганцхан грамм уранаас гаргах боломжтой юм а. За чухам ийм боломжийг эрэлхийлэхийн тулд цөмийн энергийн газар эрдэмтдээ дэмжих тэдний үгийг сонсох зорилгоор цөмийн энерги 50 жилд эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Ер нь бол одоо газрын хөрсөн доороос гарч ирж байгаа одоо 1 тонн хөдөр тэгшний хэмжээний алт хичнээн хэмжээний мөнгө байна гэдгийг тодорхойлдог тэр тоног төхөөрөмжийн цөмийн технологиудаас суурилсан байна. Ингэсний дараа одоо хэдэн төгрөгөө бид зарж ямар мөнгө олох вэ гэдгийг шийддэг. Эрүүл мэндийн салбар байна. Одоо жишээлбэл энэ жил 2 толгойтой Спек Сити гэж аппаратыг улсын атомын энергийн шугамаар бид оруулж ирсэн. Энэ шугамаар оруулж ирсэн бид нар бол эмчилгээ онцлогооны дэлхийн түвшинд хүрсэн стандартыг Монголд оруулж ирж, энэнийг дагуу хүмүүсээ ч бас бэлдэж өгч байна. Гэх мэтчлэн цөмийн технологиг хэрэглэдэг салбар өгөө болсон байна. Сүүлийн үед цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж ажилтдаг хүмүүсийн доо 5 дахин нэмэгдсэн, сүүлийн жилүүд нэмэгдсэн байна. Ойрын жилүүд дахиад одоо 3-5 дахин нэмэгдэх хандлагатай байна. Олон улсын атомын энерги агентлагт элсний 40 давхар тэндэглэж байгаа. Энэ нь өөрөө энэ салбар цөмийн технологийн салбар бараг үүсч өгсөн 50 жил гэж ойлгож болно. Тий. Яг өнөөгийн байдлаар бол Монгол улсын цөмийн технологи хүнс хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, ууларга, байгаль шинжилгээ, боловсрол гэх бүхэл салбарт хэрэгжилж байна тий. Ийхүү нийгмийн бүхий салбарын хөгжилд түлхэц өгөх цөмийн энергийн судалгаа ахицтай байгааг тэмдэглэж байна. Нөгөөтгөөр сүүлийн үед манай улсад цөмийн хаягдлал болох гэж байна гэсэн мэдээлэл иргэдийн эсэргүүцэл дагуулсан хэвээр байна. Мөн ураанаас болж Дорногов аймгийн Улаанбаатар сумын малчтад эрсдэл тулгарсан тухай мэдээлэл одоо ч намжаагүй байгаамаа. Олон гишүүдтэй хувилдаж байгаад Монголд хаягдлыг булшилж болохгүй. Монголд бол ямар нэгэн хаягдал одоо байж болохгүй гэдэг хуулинд оруулсан. Тэргээрээ би одоо их бахархаж явдаг юм. Тийм учраас хэрвээ Монголд атомын цахилгаан станц юм уу ямар нэгэн одоо юм хэрэглэвэл зөвхөн тэр хаягдлыг буцааж авдаг, нийлүүлсэн орнд буцааж авдаг ийм тохиолдолд болно гэсэн ийм хатуу ойлголттой байгаа. Тухайн нор сүрэнгойд бол гарч тохиолдсноос биш манай нөгөө малын эмнэлгийн салбар одоо дараачийн шатандаа хөгжчихэд ашигтай юм боллоо гэж миний хувьд үгэн жоо хувь хүний хувьд ягаад тэгэхээр нөгөө манай Францын болон бусад орнуудаас малын эмнэлгийн салбар тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх гээд илүү сайхан үр ашигтай үйл ажиллагаа эхэлж байгаа гэж би ойлгож байгаа. Ер нь сүүлийн үеийн судалгаагаар бол нэг одоо 300-аад орчим байгууллагад нэг 4000 орчим үүсгүүр цэцэг үүсгүүр хэрэглэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ үүсгүүрүүд чинь хэрэглэгдэн, хадгалагдана, зөөгдөн. Тэгээд энэ явцад бол зарим нь бол хулгайлагдах, зарим нь алдагдах, эвдэрэх ийм асуудлууд гардаг л да. Тэгээ энэтэй холбоотой тэгээд өөрөөр хэлбэл цөмийн цэцэргийн усал болох явдал бол ер нь Монгол улсад байна л да. Ийхүү хагас зууны түүхтэй цөмийн энергийн салбарт төрөлжсөн агентлаг болж өргөжин асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэх хууль эрх зүйгөө боловсруулсан нь томоохон амжилт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Цаашид зөв бодлогоо баримтлан ажиллаж чадвал цөмийн энергиэс эрчим хүч гарах боломж нээлттэй байгаа төдийгүй эрүүл мэнд боловсрал, онцгой байдлын салбарын үйл ажиллагаанд дөрвөлтөө өөрчлөлт гарна гэж харж байна.